ертөнцийн аялгауны эзэн ижи 3 дугаар хэсэг. Үр сэтгэл зөөлөнтэй, өн их цагийн түүхтэй, чадал их, хүчтэй, арвинтай, гариг их, заяатай да. Чулуу бүрээр эрдмийн үлийг ирчимнүүлж, чуу мэрэгдүүдээр энхэн үлийг дэмнүүлэндэ. Гэрэлтэй гэрэлгүй байлаач, гинтийн бус байлаач, хорлолтой хорлолгүй байлаач, хорыг нь шүүж, хорлолыг нь тайлдаг оточтоо. Төрт улсын үрсүүдээ төвшин сайхантай нь золгуулахдаа бөөгийн эрдэм бүхэндээ шамтан суралцуулж, нартын үрсүүдэд ямар байснаа би харуулна. Иви гэд бүүвээ дуулах, инхрээ бяцхан үрсээ бас дуудан да. Энд тэнд инээ суух үрсийг харж, энхэн биеийнхээ эрчмийг бас хураандаа. Дээдлэн хайрлах дээлтэй дээ. Динж холыг бас туулах зоригтой доо. Харуулдан байх хас буу тамахтай да. Хүсэн байх хурд их хүлэгтэй дээ. 3 үеийн алтан бэлзэгтэй, 30 үеийн баялаг их түүхтэй, дөлгөөхнөр нь дэлгэн байх дэндүү их алсын үлстэй билээ. Нартын ил үрсүүдийг хар муугаас салгаж, нартын ил заяат үрсүүдийг засхуйн тэнгэрээр нь тэдхэн байж, намуухан бас сэтгэлийн үгсээрээ най ихээр нь тухландаа. Харамсан байх үрсүүдтэй, хайрлан байх үрстэй, хармуг даралцах андтай, хатан их суу зарлагтай да. Энхэн нартад байх эрдмийн өргөөгөө игэлгүй харын үрсэд алдсан да. Хар үрсүүд аваад явсан ч үлийг нь дийлэлгүй хөх тэнгэртээ гаргасан. Хатан би энхэн нартаа буган бичгийг чинь бас мэднэ. Бууралхан их өвгдийн түүхийг танина. Нарандаа үйлээ хийгээд, наран сарандаа үрсээ засаадал, төвшин амгалан гарна үрсээ гэгээрүүлээдэл, түүхтих цагаар нь хөлхөлсөн. Ардын минь заяа болохоо байсан байв. Ардын минь заяа тогтхоо болсон байв. Ил замбынхаа ардуудыг, энхэн цагийнхаа үрсүүдийг хатан би засхуйн тэнгэрээрээ засаад ирэхэд, заяата гэсэн болгоно нь дэнстэй гэсэн бүгд нь энхэн дэлхийдээ үүлийнхээ үрийг үүрч, дэнс хариугаа бас өгөх болно доо. Амандаа багтахгүй ихийг хэлсэн үрсүүдээс дэнс хариуг нь бас авна. Нартаа хийж барахгүй үүлийг дуулахчихад дэнс хариугаа өгөхгүй гэвэл дими тэднийг энд байлгана гэж үү? Адун сүрэг шиг ийшээ тийшээ явцгаах үрсүүдийг амин их хэлгээгээр нь ахуйт их төрөөр нь түмэн их мэдлэгээр нь төгөлдөр их буйнаар нь засаж нэгээр нь дуудан ирүүлж зарлиг ихтэй үрсээ дэмнүүлэн замбуулан ил нартаа түмнээ гэгээрүүлнэ. Газар их дэлхийдээ гай хураасан үрсүүдийг ирлэгтэн илгээж нарт их ертөнцтөө най ихээр нь үрсүүдээ тухлуулцгааж түмэн их гэрлийн өмнө, түмэн их нартын өмнө хатан би хэлсэн бүхнээ хийж, мэдсэн бүхнээ үрстэй харуулж, чадах бүхнээрээ үүлэндээ шогшож, чийг тоосныхоо эрчмийг харуулнаа. Түмэн буман настай үрсүүд, түмэн буман эртний түүхэд сэргэх цагт хатан миний хийсэн үйл худал биш гэдгийг батландаа. Намуухан ил дуутай санагдавч 8 их хатдаа догшнон доо. Зөөлөн гэд гიშгвэл зүрүү эндөрхүйдээ үрсүүд. Хатуу гэд айгаад байвал хамаг бүхнээ бас нуунда. Сэргэлэн цовоохон үрсүүдээ сэтгэлээсээ тандаж, сэтэрхий зүугэнд хүртэл ил нартаас гэлгэндэ. Хар их гай бузрыг энхэн нартад минь авчирсан буман их хар тэрэнгүүдийг, булт олон хар альбангуудыг илхэн нарт дэлхийгээсээ хөөж,
эрлэгтивдээ аваач нь дэнслүүлж энхэн нартад хийсэн хэрэг бүхнийг нь шүүлгэж хатуу хар тамдан нэлгэн. Зөөл нөөр харан суух цаг нь өнгөрч хатуугаар хандах цаг нь эхэлж ил нартаа илхэн хөх Монголоо аврахгүй бол нартын өрсүүдийн замбуулан илж амна хазааханд. Балчирхан өрсүүдийн идэлх бүхнээс хортой хэрэггүй гэсэн бүхнийг устгахын төлөө хий хоосон бүхнийг хөрсталтан дэлхийгээс одуулахын төлөө хүч тэнхээгээ би барсан ч яах. Хүмүүн их настаа улаачаа зориулсан ч яах. Хүг их аялгуугаар нь хүмүүн үрсийг засаж бас болдгийг харуулна. Хамаг их суу залаа ашиглаж бас ухааруулна. Хаахамшгийг яагаад би болгодгийг таниулна. Нарт ил ертөнцид чинь ямар вэ гэдгийг мэдрүүлнэ дээ. Цэцэн мэргэнгээд цээжээ дэлтэх үрсийг хараад цэцэн их суугн ажинхан суугаад л ухаан мэргэн төгөлдөр гих үрсүүдийн оюу ухааныг шалгаад л байж байна да. Овог отгийн шандаст хурдан хөдгүүдийг түмэн өндөр өвгдөөр нь төгөлдөр их үрсүүдийн үйл хэрэгэн нь дэмнэн байж үрс олон балчруудаа таниулна. Мэгшин урсах нулимсыг мэлбэрэн асгарах нулимсыг зөөлхөн сэтгэлээр түшин авч түмэн их сайхнаар ивэж цайлган цагаан сэтгэлтэй үрсүүдээ харан танан цагаан шүтээрээ инээж гариг эрхсүүдэд галавт эрэндч балчирхан үрсүүдийг ажинхан л байна. Тосон ирэх өвлийн гаригуудад цас юухныг ихээхэн унгаж цасаар нь ил дэлхийнхээ ами юг тэтгэж их дэлхийгээсээ хар муг зайлуулах үйлсээ хийнтэй. Хатуу ширүүнгээд хашрах ви үрсүүд минь хатан ижийн үүлээ хийгээд хамаг үрсээ гихээрүүлнэ. Ороо бусгаа цагаар орчлон хорвоодо заларсан ч онон их мөрөнтэй сэлэнг их ижитэйгээ үрсүүддээ залран байх та. Сэтгэлийн гүнээс харамсанхан байна та. Түмэн их сайхнаа байгаль их ижигээ харин хилд гаргачихад балчирхан үрсүүд та нарт сайхан байна уу? Эзэн савдгууд нь бас харан суугааг мэдхүү. Саруул их талтай бид, сайхан их говьтой бид, лус их далайтай бид, сур их хурдтай бид, сайхан их гаригтай бид, дэлгэр их түшигтэй бид, дэндүү ихийг хийх хувьтай бид. Зөөлөл нь хатууга дагах уу, хатуу нь зөөлхнөө дийлэх үү? Хатан ухааныг хаан ухаан нь оройдо гаргах уу? Хаан ухааныг хатан ухаанаараа оройдо залах уу? Ард олондоо ариухан төртөө амгалан их үрсүүддээ ирсэн болохоор асралт их ижийн засагч их тэнгэрийн үйлсийг ирэх гаригуудад бүгдэд нь хийнтэй. Илбрэлт их хайраараа индрэнгүй их сэтгэлээрээ хандах бусад их хаттыг хараад буман их түүхийг нь дэлгээд түмэн их гэрлийг нь ажаад төвшин их сэтгэл минь гэгэлцээд буман үрсүүдийг нь бас таниад буянт их үйлсийг нь мэдрээд ороо бусгай ил гаригууд орчлон хорвоод ямар байгааг урьтан хараад хатан ижий би чинь хүмүүн олон үрсийг төвшөткөн засагт их үйлсээ таниулан байж Монгол их аялгууга игшиглүүлэн байж хүмүүн их зондоо аялгуу юугаа таниулна та. Хайрлах сэтгэлтэй үрсүүд билээ та нар. Харамлан инех гэрэлтэй үрсүүд билээ та нар. Молор эрдэн шиг тунгалгхан билээ та нар. Мөнхийн хоёр эргүүлгэн дор мянган гэрэл дор. Дэвд тэнгэрээ түшиж доод их газраа тулж энхэн нартад
Энэхэн заяанда балчирхан өрсүүд минь амгалан л суух юм да. Өнөр олон өргөн их өрсүүдээ нэг нэгээр нь харах суу их ухаантай үгдүүдээ та нар цөөхнөр нь бууна гэж санаа юу? Хитгэн нь ирж ил замбад үүлээ хийнэ гэж бодоо юу? Хөх тэнгэрийн буман онгод хөрст алтан дэлхийд хүмүүн заяад улаачтай залраад үйл бүхнээ хийх цагта үндэс бүхэндээ үртэй үйлс бүхэндээ дэлбэтэйхэн байна. Аав эв овын заяатаа үрсэд агуу их үйлс нь эрхэндээ. Ариухан тунгалаг мэлмитээ үрсүүдэд ариун их үйлс нэмэгдэхэндээ. Түмэн буман үрсүүдэд түүхээ дэлгэх цаг нь ирсэн байна та. Буман их үйлстэй үрсүүдэд буман хишг нь бас очихондээ. Найган найгах модод шиг урсан урсах ус шиг уйхан бас байвал хүмүүний алтан заяат хөрстийн үрсүүд хөх тэнгэрийнхээ үйлсд нь гудаан бас оочвол мянган их хүйн холбоотой үгдүүд буман их хүйн хэлхээтэй үгдүүд үйл юу нь бас гундан да. Үндэс мөчр нь бас хугаран да. Сэтгэл зүрхээ чангалцгаа өрсүүд. Симхий зайгаа нөхөцхөөхөө өрсүүд. Шивнэн хэлэх үгсийг нь дуулцгаа өрсүүд. Ширүүн их үгсийг нь дааж сурцгаа өрсүүд. Уйхан их өрсүүдэд нь уйран хайлан урсаад байвал намуухан ил хат дууд чинь найгуулан бас шалгуур юуг нь авчихна да. Хатуугийн дээд нь хатан их хичээнаар байдаг учраас зөөлний дээд нь ирлэг тамтын үгдүүд байдаг учраас төвшин их гэрэлтэй төөнөх их галдаа буман их сэтгэлдээ буян их заяанда бууралхан ил үгдүүдэд түшээд үйл юундаа явцгаадаа өрсүүд минь. Үндэс их мөчрөө хайгаад олцгоодоо. Төмтээрээ жагсах занждуудыгаа нэг хараарай өрсүүд. Үйл юундаа орж буй өндөр үгдүүдийг бас хараарай өрсүүд. Харуул хамгаалалтандаа гарах онгодуудыг хараарай өрсүүд. Хөөрхий үрсээ хамгаалан байх өндөр их жанжтай мэдрээрээ өрсүүд. Буман их овог отгийн өндөр их язуурууд буух өнөө цагт өвгөд дээдсээ хүндлэхгүй өргөн дэлхийгээ мэдэхгүй өрсүүд өнөө цагийн ичих өрсүүд нь шүү. Түүхээ мэдэхгүй өрсүүд түмэндээ гологдно. Түмнээ харахгүй ноёд үрстэй гологдно. Хайрлах сэтгэлээр хөрст алтан дэлхийгээ бас хайрлах хэрэгтэй дээ. Ижи ааваад идэлхгүй та нар инхрээ их үртнээс хөрсдөд мэндэлсэн гэх нү. Балчирхан өрсүүд сонортцгоо, өөдөсгөн өрсүүд мэдэрцгээ, хөх тэнгэрийн хүү их чаягийн хөө их хуягтай үгдүүд чинь удмын үрсээ эрен эрхийг нь хүлээж өндөр их бэлгтэй буман их үгдүүд чинь харан суугаа шүү өрсүүд. Хөөрөн бас хүлээх үгдүүд чинь хөрсталтан дэлхийдээ түүхтэй явсан юм шүү өрсүүд. Ойлгон харж сүхэн үзэж мэдрэн чагнаж ой ухаан оюун бодолдоо овог отгоо тандаж түмэн их өвгдөө түүхтэй их буурлуудаа харцгаана бидтэй өрсүүд минь. Хайрлан бас хамгаална бидтэй. Удмын галыг мөнхөд сахиж, ургийн галыг мөнхөд дээдэлж, төмтийн галыг түмэндээ сахиулж, ахуд их төрийн галыг ардтаа бас харуулах хэрэгтэй шүү өрсүүд минь. Минийх чинийх гэд өмчөрхөх хар сэтгэл чинь өнөөгийн үрст нарыг ил нартад ил тэнгэртч бас хийн буй үйлсээр чинь хин гэдгийг чинь таниулан мэдүүлтгэл юм та. Төрөө алдан гээсэн түмнээ задлан хайсан
Харын үрсийн мэдэлд суух миний үрсүүдийн алтхан ил бий нь түмэн их хороороо тэтгэгдэн байх. Буман их хороор ундаалan байх. Заяатай тавилантай болчихсон энэхэн газарт их ертөнцийн үрсүүд минь зарлагт их үлсээ хийх, захахгүй их говьо манах, эзэн савдгууд нь бас бийг. Ирэхгүй та нар минь мэднэ буй за. Удам удмын савдгууд нь байдаг. Уйхан сэтгэлтэй савдгууд ч бас байдаг. Түмэн их хатуу зарлагтай түүхээ хадгалах лусууд нь бас байдаг юм. Ойлгон суух үрсүүд минь уул усаа хэдлэгнүүлэлгүй байж ус гүрэндээ байлах та. Түмэн их уус сардга гомдон уйлуулад байвал хүмүүн харьдаа бас очих үедээ үрсүүд минь. Унлаг юугаа хөөх уягандаа нэмэрлсэн. Уянга их сэтгэлээр нь хүсэл юугаа ханаасан үрсүүд минь. Энэ хин цагийн сохор зоосны төлөө та нар өөрийн их өвгдөө өмөлцөн харамлах нутгаа бүү золцгоо. Энэхэн нарт хорвоодоо, энэхэн хөх Монголдоо нэгээхэн ч гэсэн сардаг савдгийг бүү хилэгнүүл. Та өрсүүд минь харийн улс орноо шүтэж болно. Харин та нар хөх Монголдоо түүхээ үлдээх энэхэн их уулс сардгуудаа бүү хилэгнүүл. Уухайланда арих жанчдуудынхаа үлгийг бүү сэвтээ. Уйхан зөөлхөн сэтгэлтэй хаттын үлгийгөө ухаан их мэдлэгээрээ, уйхан их сэтгэлээрээ хамгаалan байвал ил нутагт чинь нэгээхэн ч гэсэн өндөр өвгдөн түүхээ бас үлдээн шүт. Ариун их үрстэй хоочийн хоочтой улс их сардгуудаа түүхээ бид орхин явах хувьтай билээ. Түмэндээ бас зүрхээ өгөх заяатай билээ. Энэхэн хорвоогийн үрсүүд адилхан биеэсээ эхэлж ах үед төрөө хүртэл худалдчихад ариухан удмаа бас бузралчхаад 10 түмэн үрсийн өмнө арга үггүй тэнгэрээ ярих үед ачлал үгийн амааныг барих үед ухаан бодлоо цэгцэлж уухайлан дайрахта бэлтгэцгээтэй үрсүүд минь. Хурай. Зээгээ татан үүлээ хийх зэв ихт сумаа агссан жанжтын үрсүүд минь. Уухай. Эрдэм номоороо гийгүүлдэггүй үрсүүд эрдмийн үүлэнд шогших үрс хоёрын түмэн их ялгааг гаргаж түүхээ бас өгүүлэхэндээ. 8 их хаттуудын минь, 8 их хатан үрсүүд минь. Эрдэм номынхоо үүлэнд шамдан орохгүй бол инхрийхэн бяцхан үрсүүд чинь харийн үрс болоод хөх Монголынхоо түмэн их жайгийг хөрс далтан дэлхийгээсээ бас гийгээд энэхэн нартаасаа цус юун байвч яс юун үгүй харийнхан болгон дээ. Энэхэн нарт ертөнцөс чинь игэлхэн ил хорвоо дэлхийд чинь түмэн буман отож хувилгаадууд байдаг гихч огторгуй их ертөнцтэйгээ холбож оюун бодол санаа сэтгэлтэйгээ нэгдүүлэн байж энэ цагийнхаа үүлийг төгөлдржүүлж үе олон тахалт өвчнөөс сэргийлэн байгаа нь хаана байна? Гэрлийнхээ эрчмүүдийг нэгдүүлэн байж гаригийнхаа чадваруудыг холбон байж ариун олон үрсийнхээ биеийг хамгаалж амийг нь аварч байх үүрэгтэйч өөдөсгөн болгон хуваагаад таллан үйлээ хийгээд байхаар энэхэн нартад энэхэн замбуулан твд чинь бүрэн гүйцэд итгэх шидтэн отож бас би юу те балчирхан үрсүүд яг одоо нүдээ хангаад нүдэндээ үзэгдэх зүйл бүхнээ хараадах юу харцааж байгаагаа хэлцгээ үрсүүд минь. Би 7-гийн тоо харлаа. Харин надад 8-ийн тоо харагдаж байна бурлаа. Ил тоонууд балчирхан үрсүүдийн хаана нь өвчтөй байгааг тодорхойлох
Нэгэн ёсны балчир үрсүүдийн юу нь өвдөж байгааг илэрхийлж байгаа юм. Өөрөө өөрсдийнхөө өвчнийг илаашруулж чадах нь 1-ээс 5 хүртэлх тоон байдаг юм. 5-аас 8 хүртэлх тоон ил дэлхийгээсээ эрчим юугаа аван байж эмчилж болохыг харуулж байгаа юм. 8-аас дээш тоо байвал балчир үрсийн өвчин их л хэцүүхэн өвчин байх нь. Балчир үрсүүдийн бас нэгэн биеэ эмчлэх, хармуу зүйлээсээ салах, сархад хүртгээ болох, байгалийн бас нэгэн газар гэвэл хүрхрээ юухан нь юм та. Нарандаа сууж хүрхрээгээ чагнаж, тунгалах сайхан гол мөрнүүдийг ажиж, төвшин сайхан сэтгэлтэй түмэн их мууга гээ химээ бодож, төвшин их сэтгэлээр төгөлдөр их амгалангаар өөрөө өөрсдийгөө их ичээтэйгээ нэгдүүлэн байж хар мууга энэ замбаас гээдэг бас нэгэн чаяг байдаг. Ариун буман суу бэлэгтэй байлаач ах үд дөрөө захирддаг нь энэхэн нартын бас нэгэн үйл. Түмэн мэрэгдийг дуудлаа гэд, буман их үүсийг дүүрглээ гэд, төвшин их амгалангаа бас дүүргэх нь энэхэн нартын бас нэгэн үйл шүү дээ. Заяа мөхөс байлаач замбуулан энэ нартад үйлээ хийх нь хүмүүний нэгэн үйл юм. Дүүрэг тавилан байлаач төгөлдөр олондоо үйлээ таниулах нь энэхэн нартын үйлдэ. 100-100-аар аслагдлаач зуурдын ил нартта үйлээ үлдээх нь энэхэн нартын бас нэгэн үйлчиндэ. Түмэн их улсуудтай, түмэн их гүрнүүдтэй ах үд төрийн үйл юугаа хилэлцэхэд тагнуул юуг нь холдуулан байх учиртай. Түмэн их хилийг мэддэг үрсийг байлгах нь энэхэн нартын ёс чинь шүү дээ. 10 хилийг мэддэг байлаач алтхан биеэ өндөрт өргөлгүй ах үдэл нартынхаа үйлийг хийх нь энэхэн хөх тэнгэрийн үрсийнх нь бас л нэгэн хийх үйлэндээ. Буман муу харыг дайтан устгадагч түмэн гүрнийх нь хилээр холдуулах учир бас бий. Айда ариун нартын ил үрсүүд минь ах үд төрийнхөө ил үүсийг хийн байж түмэн их мэдлэгээ хураах нь зүйн хэрэг босуу. Мэдлэгч нь атаатан мууг даран байдгийн учир нь ихэндээ бас оршдог юм шүү дээ. Ээдэ ариун замб твийн үрсүүд минь нэг л хэлийг сурчлаа гэд нийхэм төрдөө түмэн мэдлэгээ хураалаа гэх нь. Түмэн их мэдлэгийг хураах нь алтан ил дэлхийд чинь амин их эрчим нь бас болдог билээ. Түмэн сууднууд нь түгээ байж, төвшин их амгалангаа дэлгэрүүлэн байж, гаригуудад үйлээ хийн байж л агуу хар мууг дардаг мэдлэгтэй болдог юм. Үнэн их оршвэ, үе их ардан түгмэ, төөрөг их энэ тавиланда төрсөн ил биеэрээ түмэн олондоо үйлсээ хийх нь алтхан хүмүүнийх нь ёстой. Ах үд их төрийнх нь үйлстэй. Түмэн мэргэд төвшин олно нь хөх тэнгэртэйгээ харьцаад түйтгэр хар мууг даран байх нь бас нэгэн ёсны үйл хэрэг нь. Хөх алтан дэлхийд минь хүмүүн их тавилан оршоод хөрст алтанхан биетэй нартын үрсүүд түмэн түмнээ буман бумнаа мэдэн байх нь энэхэн нартын ариун их үйлсэн билээ. Алдрайхан үрсүүд харийн хилээр ард түмнийхээ ч хилээр бас бие биеийнхээ дээр гарахтаа гол нь биш. Цаг заваа үрэн байж, цайлхан цагаан сэтгэлээ зориулан байж, энэхэн нартаа бас нэгэн гүрний хилийг сурлаа гэд, бие биеийнхээ дээр нь гарах гэд, бие биетэйгээ мэтгэлцэх гэд байвал энэхэн нартын үрсүүд өөрсдөө хармууг бий болгоод хайлхан сэтгэлээ гэвэл бас нэгэн хар үйлэн тэрэл болно. Зөөлөн эвлэгхэн сэтгэлээрээ дэндүү их хоолыг туулна гэснийг минь санаарай.
Айдаа өрсүүд минь. Энэхэн нартын өрсүүд гүрэн улсын хэлийг сурахад, түмэн их соёлыг мэдхэд, төвшин их түүхийг нь судлах бас хэрэгтэй. Хөх тэнгэрт хэлмэрч хийхээ мэдэхгүй нү. Хөрс талтан дэлхийд үнэн худлыг дэнслэх, үүсийг нь бас хийхгүй гэд ёдор толгойлоод л энд тэндээ оршнууд. Өрсүүд минь тиймхэн биш шүү дээ. Энэхэн нартын түмэн өрсүүд түүхээ мэддэг болохын тулд, түмэн олныхоо сонирддог байхын тулд энэ л нарт хорвоод нэгээхэн гүрний хэлийг ариунтаа сурах нь бас нэгэн хийх үйлчин юм шүү дээ. Түн бомон өрсүүд минь дээ. Төгөлдөр даяатаа өрсүүд минь дээ. Нартын илхэн өрсүүд минь дээ. Найхан бүчих nii хэмтэй өрсүүдсэн дээ. Зөөлөн цагаа сэтгэлээрээ энэхэн нартаа оршиж, хар муугай хайлхан сэтгэлээрээ дарцгаа хатан миний хэлэх үгс энд оршинд. Балчир өрсүүдэд буруу зөвийг нь дэнслэх гэж, бузар, булгай, боовлгай бүхнийг нь дэнслэх гэж энэхэн нартын өрсүүд та нар минь түн буман үйлсээ нэг нэгээрээ биш, ариун их олуула нэгдэн байж хийх учиртай юм. Арга билгээ тэнцвүүлэн байж, ах үд төрөө жаяглан байж, нарт ил өрсүүд минь нандин бүхнийгээ бас мэдцгээ. Хөөрөг төөрөг тавилангаа хүмүүн ил нарттаа хөрсталтан дэлхийдээ хүүрнэн байж сургах үйлсэд чинь хатан ижин нарынх нь айлтур оршино. Ирэх жарны буман хаттууд замбуулан хорвоодоо залран ийн өгүүлэх игэлгүй тэднийг минь хамгаалан байж, хайрлан байж, зүрх сэтгэлээрээ зүгнэн байж, түмэн үйлсээрээ төвшөтгөөрээ өрсүүд минь. Өндөр их заяатай, өргөн их тавилантай, буман суу мэдлэгтэй, буянтай өндөр үгдүүд нь буурлахын инэл нартад яагаад оршдгийг ухацгаагаарай өрсүүд минь. Хурай, дуударай өрсүүд минь. Худам Монгол бичгээрээ үнэнээ олж мэдээрээ өрсүүд минь. Ирэх цагийн үйлс бүхэн нь энгүй их далаа мэт гэдгийг санацгаа өрсүүд минь. Хурай. Хатан ижийн ингээд мордидо хайлхан сэтгэлээ өрсүүддээ. Ариун буман үүсийг нь дэлгэрүүллээ дээ. Өрсүүд минь.